За өнөөдөр Эрдэнэс Монгол дээр очлаа билээ. За ер нь Монгол улсыг нэг ухаантай царайсан зангаа зүүлсэн хулхны эдэн дарга нэртэй паразитууд Монгол улсыг 36 жил дампуурууллаа. Нэг л их гадаад дотоод дээд сургууль төгссөн галуу шууганы мах эзэн хүмүүс. Тэгээ бузрыг асуух гэхээр яриулахгүй. Хэрэггүй компани байна. Оронтойгоо цомогдохоо. Тэг тэтгэмж аваа явуулсан үнийг буцаагаад ажилд авчижээ. Өөрөө сонгон шалгаруултгүй ирсэ. Ерөнхий сайдын давуу талаар ирсэ. Яг асуугаар өмнөөс өөр мөрөө солиороод ах юм. Тэ. Өөрийнхөө ангийн хүүхдийг уяагаа төгсөлтийн нутгийнхаа найзыг ажилд авчижээ гэдгийг нь харууллаа. Тэ. Хүмүүс тэтгэмж өгж явуулж байгааг нь харууллаа, хэллээ. Энэ миний ярих гэхээр яриулахгүй. Эрдэнэ үйлдвэр төртөдөргүй Эрдэнэс Монголтой Монголгүй тэнд үйл ажиллагаагаа явуулаад ирсээрч ирсэн чааштай ирэнж гэдгийг асуух гэхээр яриулахгүй. Тэ. Ер нь бол энэ Эрдэнэс Монгол хэнд ч хэрэггүй компани. За яа. Яг одоо иймэрхүү зангаа зүйлсэн ухаантай царайлсан хулгайчуудыг бид нэр 36 жил өгшүүлж ирлээ. Төрд 36 жилийн паразитууд дарга нэртэй яргамж даргамж ирлээ. Ард түмний амьдрал ямар байгааг мэдж байгаа. Өнөөдөр хамгийн өндөр их ачаалттай ажилдаг асрагч цовлогч нар 2 сая хүрэхгүй цалин авч явахад эдгээр 10-20 сая төгрөгийн цалин авдаг өөрсдийнхөө амар хэллээ. Асуугаар хариулахгүй. Эмч багш нар цовлогч нарын цагдаа нарын төрийн албаа агчдын цалин ил тод байдаг шиг эдгэрийн цалин бас ил байх ёстой шүү дээ. Үсэн гацных нь хувь хүний нууц. Бизнес хийгээд ордог олж ивэл тэр хувь хүний нууц. Хувийн компанид ажил хийгээд хэдэн төгрөгийн ашигтай ажиллаж ивэл тэр хувь хүний нууц. Хувийн компаниас хэдэн төгрөгийн цалин авч ивэл хувь хүний нууц. Тэ. Иргэдийн Монгол улсын төсөвт орох мөнгнөөс паразитсэг сорж байгаа нөхдүүдэд өссөн хүүрнийх нь нууц байх уу? Тийм биз дээ манайхаа. За ингээ ийм байна да. Тэгээ шал дургу үрээд их лайв гэхээр. Тэмээхээр ямаа гэдээ өөрийгөө магтах гэж шаагаад их юм. Сайн харсан биз дээ. Тэмээхээр ямаа. Би цомогдохдоо гэж шаагаад. Юу цомогдоход? Юу цомогдохоогүй. Сонгон шалгаруулалт зарласан гэдэг. Зарлаагүй өөрийнхөө хүмүүсийг авцсан байна. Давуу байдлаар өөрөө ирдсэн байна. Чаавас Монгол улс нэр хэцүү. Нэгт Монгол улс боловсон хүчний ил тод тэ чадварлаг боловсон хүчнтэй байж хөгжин. Хоёрт эдийн засгаа алахгүйгээр эдийн засгаа хэмнжээж, арвижуулж Монгол улс хөгжинэ. Эдгээр бол эдийн засгийн алуурч паразит тороолууд.